Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хамт олон байна. Токио хотоос хурдны замаар 4 цаг гарan энгийн замаар 6-аас 7 цаг явах газарт буюу Японы Aichi мужийнх нь Toyota гэдэг хотод ирчихсэн байна. Тэгээд бидний ард байрлаж байгаа энэ газар бол Toyota-гийн төрлөх хотын нь гол байрлаж байгаа Toyota-гийн музей байна. Тэгээд өдөө хамтдаа ороод бас Toyota-гийн машины талаар хамтдаа харцгаая. Ямар ч Японоос ирж байгаа бол энэ газараа би бол заавал ирэх ёстой хотуудын нэг яалчгүй бас мөнгө гэж бодоод явсаар өглөө нилээд гарсан. Тэгээд явсаар ямар ч ирлээ. Тэгээд хэрүүлээ хамтдаа орцгоё. Toyota брендийн үүсгэн одоо музейд ирчихсэн байгаа болохоор хэдүүлээ Toyota брендийн үүсэл галтын талаар ярилцъя, тийм ээ. Тэгэхээр Toyota брендийн болохоор Японы Aichi мужийн Toyota гэдэг энэ хотод байдаг юм байна л та. Тэгээд хотын нэрээр үндсэндээ нэрлэгдсэн байдаг юм байна. Нөгөө талаараас нөгөө тухайн энд байгаа бас нэлээдгүй хүмүүс нь Toyota гэдэг нэртэй. Тэр хүмүүсийн нэг юм байна. Тэгэхээр 1926 онд болохоор Sakachiri Toyota гэж хүн байсан байх нь байна. За тэр хүн маань болохоор ямар хүн бэ гэхээр автомат одоо юм оюутлын машин, хагас автомат юм оюутлын машин үйлдвэртэй тийм хүн байсан юм. Тэгэхээр тэр утгаараа юу гэхээр инженер сэтгэлгээтэй хүн байх нь. Тэр хүн маань өөрийнхөө бас нөгөө тухайынхаа тухай төхөөрөмжүүдэд зараад тэг хамгийн анхныхаа машинаа Toyota компани байгууллагаас өмнө 1 жилийн өмнө хийсэн. Яг өдөө бидний ард зогсож байгаа юм Toyota модель 2A буюу гэдэг загвар. Тэгээд энэ загвар болохоор 1936 онд хийгдсэн машин. Тэгээд анхны машиныг хийхдээ болохоор тухайн Япончуудын инженерчлэл болоод ноу-хау дээр нөгөө боломж олцсон. Америк ч юм уу Европын улсуудын төвшөнд арай хүрээгүй байсан тэр цаг гэдэг утгаараа хамгийн анхны машины ихтэй Америкийн Chrysler брендийн машин дээр одоо копидж хийсэн. Ийм очтой байх нь. Тэгээд улмаар энэхүү ажил маань одоо өөртөө таалагдсан юм уу яасан. Ямар ч өөрийнхөө хоёр хүүхэд болох Kiichiro Toyota, Akio Toyota гэдэг энэ хоёр хүүтэйгээ хамтраад явандаа буюу дараа жил нь буюу 1937 онд өнөөгийн бидний сайн мэдгүй дэлхийд 10 сая машиныг жил болгон борлуулдаг томоохон тоглогчдын нэг болох Toyota брэнд нь хамгийн их үүсэл гарлаа тавьсан юм байдаг байна. За бид нар Toyota-гийн музейнхээ хоёр давхрт нэрчилсэн байна. Тэгээд бусад музейнүүдээс Японд байгаа музейнүүдээс онцлог нь болохоор юу гэдэг юм бэ? Япон улсад өөрөө Америк машины соёл бас айгүй хүчтэй байсан цаг үе байсан. Тэр ч утгаараа юм уу яадгийн ямарсан айгүй олон төрлийн Америк машинууд байдаг юм байна. Герман машинууд юм бас ийм цогцолгод үзмөрүүд айгүй их юм байдаг юм байна. Тэр хоёр давхртай ямарсан иймэрхүү нэгэн том газар биш шүү. Хоёр том барилга гэж сонссон түрүү. Тэгээ энэ болохоор түүхийн хэсгүүд нь хажууд талд Toyota-гийн модулууд нь байдаг. Ийм очиртай байдаг байна. Одоо яг бидний хажууд байгаа одоо энэ хүн тэрэг бол бидний өөрсдийн кинонд хамгийн их хардаг байсан зүйлийг бас яг боддоор нэг харж байна. Тэгээд Rickshaw гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ маань болохоор 1869 онд хамгийн их бий болж исэн юм байна. Тэгээд тухайн үед нэг хөнгөн тэгээд одоо хүний хэрэгцээ тухайн үед аягүй сайн хангаж исэн болохоор Япон улстай маш хурдан тархаад явандаа энэ соёл маань өөрөө хүн тэрэг гэдэг энэ соёл маань зүүн Азиудаар бас Азийн бус орнуудаар ч тархсныг манайхан бас сайн мэдэх баг. Хамгийн анхны энэ тэрэг маань явсаар байгаад явандаа 1920 хүртэл энийг ашигладаг байсан юм байна. Тэгээ явандаа улмаар одоо энэ ардлын зурган дээр харагдаж байгаа төмөр зам дээр юм чиргүүл тавиад урдаа морин тэргээр явдаг болоод тэгээ явандаа машин гэдэг зүйл Америкуудаас маш хүчтэй нөтөж орж ирээд тэгээд хүн тэрэг маань 1920 он гэхэд үндсэндээ хэрэглээс гарсан байна. Тэгэхээр анхны хүн тэрэг 1869 онд хүн тэрэг үүсчихсэн. Тэгэхэд бас тухайн үед ингээ харахаар аюу гоё хийсэн юм байна уу? Юу гэхээр нэгдүгээр хүнийхээ 5 дахь гэвгүй бодчихсон байна. Эндээ ингээ номтой байгаад энэ. Тэр явдал зөөлхөн байдаг байсан байх нь. Хоёрдугаар эндээ хүртэл ингээд нөгөө энэ сууж байгаа хүнээ муу болгоч гэдэг энэ шаврын хаалтыг зөрчтөө зориулаад хийчихсэн. Дээргүүр бороо бол нарны хаалттай хийчихсэн. Тэгээс бас сандал нүртлийн зөөл өвчтэй ийм сандалтай байсан байх нь. Тэгээд зөв өөрийнхөө үзэл бодлороо юу илэрхийлэх гэдэг вэ гэхээр анханасаа бас нөгөө
тухайн хэрэглэгчээ буюу хүнээ айгу боддог байсан байх нэ гэж одоо хувийнхын зүгээс үзэж байна. За тэгэхээр 1936 онд өөрсдөө Toyota 2A нэртэй модельээ байгуулад тэгээ улмаар дайны буюу 2 дугаар дайны жилүүдэд Toyota брендийн хувьд бол мэдээж бас өмнө хийж исэн нэг 2 дугаар дайны зэр зэвсэг үйлдвэрлэх, машин техник үйлдвэрлэх эдгээр туршлагаа дээр үндэслээд 2 дугаар дайны дараахан буюу 1950-ад оноос эхлээд Toyota брэнд нь хамгийн анхны хоёр төрлийн яг өөрсдийн машин үйлдвэрлэснийх нэг нь бидний ард зогсож байгаа энэ хүү Toyota Crown өнөөдөр бидний хамгийн сайн мэддэг машины хамгийн анхны загвар тэн зогсож байна. Харин нөгөө тал бидний муу адил сайн мэддэг Land Cruiser гэдэг машины хамгийн анхны загвар муу адил энэ үзэлтэй байдаг. За энд яг нэг сонирхолтой булан байгаа даа. Юу гэхээр нөгөө зөвхөн Toyota гэлтгүй бусад Япон машины үйлдвэрлэлийн анхны загварууд нь байна. Тэгэхээр бидний ард харагдж байгаа загвар нь Subaru-гийн нөгөө анхны загвар гэж яриадсан 360 загвар байна. Хажууд нөгөө Mazda-гийн R 360 гэдэг нэртэй загвар. Тэгээ Mitsubishi-гийн загвар гэдэг ингээ байна л да. Нэг сонирхолтой юм нь юу гэхээр нөгөө хамгийн анхны машинуудын хэлбэр хэмжээ нь ямар жижигхэн байсан бэ гэдэг юм мэдэж төрж байна. Одоо чинь энийг хардаа. Энэ одоо чинь Mazda-гийн анхны загвар дотор R360 гэдэг ийм жижиг машин байгаа байхгүй. Одоо яа нөгөө жоохон дэвсүүлж ярих юмар нөгөө хүүхдэн тоглоом шиг. Тухайн Япончуудын биеийн арзмаар юм жижиг байсан юм болов яасан мод гэж бодохоор айгүй жижигхэн машинууд үйлдвэрлэдэг байсан юм байна. Тэгэхээр нөгөө Японд Америк Toyota брэндээс өөрөө Lexus брэндийг 1989 онд гаргасан санагдаж байна. Тухайн нөгөө Япон гаргаж ирсэн машинууд нь яг жижигхэн санагдаадсан. Тэр нөгөө Япончдын хэлээд тухайн нэг тийм мэдээд нөгөө нийтлэлд уншиж байсан гэдэг. Одоо яс ингэ боддоор харсан чинь нэрэл энэ 60-70 оны үеийнх нь Японы машинууд айгүй жижиг хэмжээтэй байсан юм. Харин гэтэл нөгөө тухайн цаг үеийн яг ижил цаг үед Америкт унжсэн машин болоо одоо өнөөгийн бидний унж байгаа машинтай хэлбэр хэмжээний хувьд маш төстэй нэлээд том хэмжээтэй байсан юм байна. Тэгэхээр бас магадгүй тухайн яагаад ийм хүмүүсийнх нь биеийн арзмаарнаасаа болдог байсан юм уу яг юунаас болдог байсан те. Ер нь зүгээр яг Япон машинуудын хувьд бол бас хэлбэр хэмжээний хувьд угаасаа ер нь жижигхэн байдаг шүү дээ. Одоо Америк машинтай харьцуулахад өмнө нь энэ дугаараа өмнө нь нуудаа ярьж ирсэн Америк хүмүүний ундаг машин бас том байдаг юм аа гэх те. Тэгэхээр бас сонирхолтой харьцуулалт байна. Одоо энэ машин одоо анхны Mazda, Mitsubishi-гийн Subaru-гийн машиныг одоо энэ Mitsubishi-гийн 3 машиныг яг тухайн цаг үеийн Америк машинтай харьцуулбал баг хэмжээний хувьд 2 дахин жижигхэн гэвч хэлмээр тийм жоох машин бас тухайд үйлдвэрлэдэг байсан юм байна. Айгу сонирхолтой байна. Ингээд харсан чинь 1950 он түрүү хэлсэн ингээд хамгийн анхныхаа Crown, Land Cruiser загваруудаа олон нийтэд хөдөлгөөнд гаргаад улмаар 1960-аас 1980 он бол Toyota-гэд бас сайн жил байсан. Яагаад тэгэхээр Toyota брэнд маань өөрсдөө дэлхийд дээр хамгийн их зарагдсан машин болох Corolla-го хамгийн их гаргасан байна. За бидний сайн мэдэх өнөөдөр бид нар сайн мэдэх Camry, Toyota Celica гэдэг машинууд гаргаж ирсэн. Мөн үүний хажуугаар юу гэдэг өрсөлдөгч компаниудтайгаа муу адил өрсөлдөд тухайн Nissan Fairlady Z гэдэг загвартай муу адил өрсөлдөд өөрсдөө Toyota 2000 GT буюу одоо бидний сайн мэдэх өнөөгийн нөгөө Supra гэж яриад байгаа машины үүсэл гарал байна. Хамгийн анхныхын загварын ард байгаа 1967 оны Toyota 2000 GT гэдэг загвар байсан байна. За тийм музейнийхээ 3 давхрт гараад ирчихсэн байна. Тэгэхээр нийт бас баггүй музейгээр явж исэн. Гэтэ нэг зүйл айгуу сонирхолтой санагдаж байна. Юу гэхээр Toyota автомобиль музей дээр тухайн жилүүдэд өөрсдөө хийжсэн машинуудаа тавихаас гадна тухайн үеийнхээ өрсөлдөгч брэндүүд болоод яг нөгөө Герман болоод Итали машинуудыг ингээд харьцуулаад тавьчихсан байна. Тэгэхээр бидний одоо сайн мэддэг Ferrari-гийн 512 загвар 1979 онд шинэ ийм одоо тансаг хийцлэлтэй галбиртай харагдж ирсэн байна. За энэ нөгөө домогт 911 загвар муу адил шийдлийн үед ингэж харагдаж байна. Тэгэхээр таалагдсан юм нь юу вэ гэхээр нөгөө тэмээ юу гэдэг одоо бид нэгэн цаг үед одоо энэ дэлхийн автомашины хөгжлөөс хойно явж ирсэн, хоцорж явж ирсэн гэдэг одоо тэрийг одоо нөгөө нуугаагүй ч юм уу тэрнээсээ одоо
ичгүүрээ шударгаар гэх юм уу да. Тэр утгаараа ингээд юм модел тавиад ардуур нь Mercedes-Benz-ийн загварууд яг нэг Toyota-той хамт ингээд зэрсүүрээ тавьчихсан байгаанаас айгу гоё тийм гоё ээтик гэдэг ярьдаг үлээ те. Тэгж айгу санагдаж байна. Toyota-ийн маань бас 1960-аад оны 60-аас 80 он бол айгу гоё жилнээс байсан гэж өмнө хэлж ирсэн тийм ээ. Ялангуяа Америкийн зах зээл дээр өөрсдөө машина гаргахаас гадна бас дотоодын зах зээлийн хэрэгжтэй мартаагүй. Түүнийх нэг нотлохоо олох өнөөгийн бидний сайн мэдэх нөгөө Toyota-гийн Century гэдэг машин бол яг одоо энэ ард зогсож байгаа. 1967 оны Century бол харьцангуй бусад нөгөө Япон автомашинуудаа бодох юм бол хэлбэр хэмжээний хувьд бол нэлээд том хийцэлтэй буюу одоо өнөөгийн бидний сайн мэдхээр баг Crown-аас ч том тийм хэмжээтэй бас гарч ирсэн юм байна. Тэгээ одоо энэ машин бас нэлээд алдартай нөгөө VR2 хөдөлгүүртэй байдаг. За тэгээ Японы одоо ч бас тансаг таксины үйлшинд явдаг тийм машин тийм ээ. Тэгэхээр бас хаанда хүртэл явдаг санагдаж шүү дээ. Мөн үү? Би бас хэрэг буруу юм засаарай. Хаана хүртэл Toyota Century-г ундаг. Тэгэхээр 1980-ад он бол Toyota брэндүүд өөрсөндөө маш их гоё ихтгэлтэй, үнэмшилтэй болчихсон тэр цаг үеж дотроо боддог. Юу вэ гэхээр 1960-аас 80 оны хооронд Toyota корпорац маань өөрөө Америкийн зах зээл дээр өөрсдөө машинаа гаргаж нэлээдгүй хамгүй бордууд хийсэн хэдий ч нэг зүйлийг бас анзаарсан байх нь. Юу гэхээр Америк хэрэглэгчнэрийн хувьд зарим хэрэглэгчнэрийн хувьд энэ Toyota-гийн машин бол Япон машины хэлбэр хийцлэл жижигхэн байна. Хоёрдугаарт опшн ч юм уу те одоо материал нь жоохон энгийн байгаад байна. Тийм учраас зарим хэрэглэгчнэрээ бас алдаж байгаа юм байна гэдгийг ойлгоод 1989 онд өнөөдрийн бидний сайн мэдэх Toyota-гийн хамгийн одоо тансаг зэрэглэлийн брэнд болох Lexus брэндийг Америкт хамгийн анх бий болгож Америк хэрэглэгчнэрт зориулж гаргаж ирсэн загвар нь одоо өнөөгийн бидний сайн мэдэх Lexus LS загвар. Тухайн цаг үед Lexus брэндийнхэн маань Toyota корпорац маань Lexus брэндийг танилцуулахдаа илүү тансаг Toyota гэдэг байдлаа харуулах зорилгоор тухайн автомашиныхаа нөгөө моторын багтаамж дээр идэвхтэй анхаарсан. Юу гэхээр тухайн машинуудынхаа дудаж хөдөлгүүрийн багтаамж бол 2000 байдаг гэсэн бол энэхүү LS загварыг гаргахад 4000 мотортойгоор гаргаж ирсэн байна. За дээр нь салооны хийцлэлийн үед арьсан одоо материалыг маш төлхөө оруулаад дуудлага харалтаа илүү их сайжруулж яг буюу одоо илүү Америкт зориулсан машин хийсэн бас өнөөдрөөс Lexus брэнд Америкийн төдийгүй дэлхийн зах зээл ялангуяа Монголын хэрэгчнэрийн хувьд гэсэн бас хамгийн дуртай брэнд болсон байх нь. Тэгэхээр анхнаасаа л ерөөдөө Lexus брэнд бол тансаг гэдэг байдлаа хадгалж үлдчихсэн байна. Харин одоо хэдүүлдэ ийшээ орцгаая. Тэгэхээр Lexus-ийн маань юу гэдэг юм Nissan-ийн маань 2007 он Supra-г нь GT-аар одоо хойж ирж байна. GT-аараа загвараа гаргаад дэлхийд даяар ингээ айгүй өндөр хайп аваад явж ирсэн бол Америкууд Toyota-гийн маань яг энэ цаг үед бас яг зүгээр суугаагүй. Юу гэхээр Toyota-гийн өөрсдөө суперкар гэдэг юм гаргая гэдэг бас амбиц гаргаад өнөөдрийн одоо зах зээлийн үнэлгээдээр 700,000-аас сая 500 хүртэл $1,000 үнэлгээ хүрж байгаа. Дэлхийд 500 шиг хийгдсэн Lexus LFA гэдэг цулуулгын машиныг гаргаж ирсэн юм байна. Тэрхүү машин бол одоо яг цулуулганд байдаг. Жилдээ хамгийн дээдл нэг миний анзаарсан нэгээс 2 удаа дуудлага худалдаанд энэ тийм зарагдж байдаг тийм машин байх нь. Тэгээд моторын хөдөлгөөр VR 5000 хөдөлгөөртэй өгөөд нөгөө Yamaha дизайн буюу Yamaha-гаар яг нөгөө хөдөлгүүрийн дизайн дууныхаа одоо гаргалт эдрийг хийлгэж ийсэн байх нь. Ер нь эртнээс Yamaha компани маань Lexus Toyota брэндтэй бас хэд машинуудаар хамтардаг. Өнөөдөр бидний сайн мэдэх нөгөө 1GZ мотор, 2GZ мотортой хүртэл Yamaha ажиллаж исэн ийм хамтарлалс байдаг. За тэгэхээр өмнө бас хэлж исэн 1989 он GT-R маань 29 удаагийн уралдаанд авралаа. Дэлхийд даяар маш алдартай Godzilla гэдэг нэрийг зүүж их юм бол байсан бол энэ цаг үед мөн Toyota бас зүгээр суугаагүй. Тэгэхээр энэ цаг үед зориулсан хэрэг бидний өнөөдрийн сайн мэдэх Toyota Supra гэдэг автомашин маань хэдийний 2 генерашнуугаар үүдэлтэд явж исэн ийм цаг үе байна. Тэгэхээр бидний ард зогсож байгаа загвар бол домогт Toyota Supra. Яг одоо бидний ард зогсож байгаа энэхүү машин бол Toyota Celica гэж автомашин байна. Тэгээд энэ машин бас монголчуудын мэддэг байж магадгүй энэ нэг юм машин. Яа тэгэхээр нөгөө Tain гэдэг нэг ногоон өнгийн амарчин байдаг да. Монголд бас миний би зах зээл дээр оруулахад нэлээд ажиллаж исэн маань 2010 чи хэдэн онд 17-8 онд. Тэгэхээр тэр брендийн захирал болох Yoshio Fujimoto гэж машины хүний 1995 онд Safari Rally болох Африкт зохион байгуулагддаг муу замаар маш их эстэй шороотой замаар явдаг суудлын машины уралдаанд төрүүлж исэн. Энэ машин яг одоо бидний ард байна. Тэгээд энэ машинаар буюу
1995 онд төрүүлсэн түүхээ надаас өөрөө ярьж өгч ирсэн. Тэгээд Safari Rally-д ингээд намайг төрүүлээрээ гэдэг Toyota брэнд өөрийнхөө машинаа өгчихсөн. Дээр нь дахиад Castrol гэдэг аль биесны тухайн яг нэг гоё комбинашн болдог байсан шүү дээ. Энэ цаг үед тэрийг надад ингээм амар том үүрэг хариуцсан ноогдчихсан байсан. Тэгээд би хэд удаа бүтлгүйтэд сүүлдээ би шантахын даваан дээр дахиж нэг удаа оролдож үзээгээд Африкт очоод би Кенияд бүтэн хагас жил амьдраад зөвхөн би өдөр болгон Кениягийн замаар шорон замаар машин бариад нийт 20,000 км машин барьж иж хамгийн сүүлд нь 1995 онд би яг энэ өөрөө хүсээдсэн алтан медаль төрүүлж байсан юм аа гэж тайлбарласан. Тэгээд саяхан буюу энэ машина миний мэдхээр 2 жил нэг 3 жилийн өмнө Францд яг раллигийн машин бэлддэг компани дээр явуулаад бүтэн сэргээ засварлаад тэгээд одоо буюу сая өнгөрсөн жил 2024 онд одоо бидний өнөөдөр байгаа яг одоо байгаа Fuji Speedway-ийн музей дээр Toyota-гийн музей дээр энэ машинаа ингэж хадгалуулж байгаа юм байна. Тэгээд ингэж хадгалуулахдаа ерөөдөө бол энэ Toyota-гаас бол тодорхой хэмжээний бас юу авдаг юм бэлээ. Цалин комиссна түрээс авдаг юм бэлээ. Монгол улсад маань Улаанбаатар хотын 800 гаруй машин, 1000 машин бүртгүүлтэй байдгийн 3 машинт чинь нэг нь үндсэндээ Toyota Prius машин байна. Тэгээд 1997 онд буюу Toyota компани маань муу анхлан цахилгаан болон бензин хосмол хөдөлгөөртэй буюу илүү эдийн засгийн тэмдэлтэй автомашиныг зохион бүтээсэн Toyota Prius загвар байсан. Тэгээд бидний ард зогсож байгаа энэ загвар бол монголчуудын бас хамгийн сайн мэддэг машиныг бол Toyota Prius 10 гэдэг машин. Тэгээд анх гарсан цаг үедээ бол маш их шүүмжлэлийг маш олон асуудлууд дагуулж байсан. Ягаад гэвэл шин зүйл болгон алдаатай байдаг. Шин зүйл болгон төгс байдаггүй тийм ээ. Тэгэхээр Toyota-г бас бууж өгөөгүй. Тэгэхээр Toyota Prius 10 маань хамгийн анх гарч ирсэн загвар маань тухайн цаг үедээ цахилгаан усны помп ч юм уу цахилгаан талын нөгөө цахилгаан шинээр тавьсан цахилгаан мотор нь хэрэглээний явцад бас олон асуудлууд гаргаж ирсэн. Ийм байдаг. Тэгээд улмаар одоо өнөөдөр Toyota Prius гэдэг машиныг мэдхгүй монгол хүн бол байхгүй гэж бодож байна. Тэгээд бас муу адил Toyota-ийн маань хабрид технологи буюу эдийн засгийн ээлтэй гэдэг энэ дэлхийн цагийн шилжилт рүү муу адил одоо бусдын хамтаар явж ирсэн байна. Тэр миний өөрийн хувийн үзэж байгаагаар бол томоохон корпорацлах энэ авто үйлдвэрлэгч нар бас тодорхой хэмжээнд нөгөө алдаа гаргачихгүй гэдэг энэ дутагдлаа асуудлаас айгүй айдаг юм шиг санагддаг л та. Тэр утгаараа юу гэхээр шинэ технологиудыг ерөөдөө томоохон корпорациуд маань харьцангуй сүүл гаргадаг. Харин нөө жижиг компаниуд маань илүү зоригтойгоор шин шийдлүүд, шин технологиудыг туршиж зах зээл дээр нэвтрүүлдэг. Тэгээд түүний нэг нотлохоо бол одоо миний бодлоор ард зогсож байна. Юу гэхээр Toyota корпорац маань өөрөө одоогоос 11 жилийн өмнө улс төрөгчийн хөтөлбөртэй Mirai гэдэг ихэнх машина зохион бүтээцийг хэдийч яг одоо ч гэсэн бас төдийлөн паблик руу бас шууд зараад дэлхийд даяараас илрүүлэхийн технологи дэлгэрүүлэх талаас нэг ажиллахгүй байгаа гэж анзаарэгддэг. Тэгээ магадгүй хаа тэгээд томоохон компаниуд ч нэг хувьцаа гэж янз бүрийн үнэлгээнүүд байгаа. Тэгээд хамаагүй эрсдэлтэй юм хийчихээр бас гарах эрсдлээс нь асуудлаас нь авих зайлсхийдэг гэж дотроо бод. Тэр чутгаараа энэ томоохон корпорац нь бас яг тиймэрхүү үйлдэл хийж байгаа даруухан байдаг хүмүүс жоохон удаан шийдвэр гаргадаг гэж дотроо боддгийн. Ерөөдөө Toyota-гийн музейгээр одоо бид нэг ингэж явж байна. Тэгээд анзаарсан зүйл маань ихээр Toyota брендийн хувьд бол өнөөдөр 10 жилдээ 10 гаруй сайн машин зардаг бас томоохон брендийн нэг. Тэгээд тэр чутгаараа надад төрсэн сэтгэл шүү. Миний өөрийнх нь юу гэхээр Toyota зүгээр энгийн ард түмний машин гэдэг юм хийхдээ илүү анхаарад бус юм руу нэгт гэж одоо нөгөө хувирдаггүй өөрчлөгддөггүй байсан юм удаа гэж зүгээр хувийнхээ зүгээс анзаарлаа. Яагаад тэгэхээр үйлдвэрлэж байгаа машинууд нь тухайн цаг үеийнхэн буюу 1950 оноос эхлээд хамгийн анх хийгдсэн машинууд тэгээд 60, 70, 80, 90 оны машинуудын үндсэндээ харахад ерөөдөө бүгд л яг нэг энгийн хийцлэлтэй энгийн гэдэг нөгөө одоо энгийн хэрэглээний машин байсан юм байна. Харьцангуй одоо юу гэдгийг сонин содон дизайнтай, сонин содон инженерчлэлтэй тийм машинуудыг хийж байгаагүй юм байна гэж тийм бодол төрлөө. Тэр чутгаараа өнөөдөр Toyota-гийн үндсэн философи болох нөгөө Kaizen гэж яриад байгаа. Тэгээ Kaizen бас манайхан монголч сүүл үед бас айгүй сайн мэддэг болчихсон. Юу гэх нөгөө зогсолтгүй сайжраад тэгээ аль зүйлийг цаг алдахгүй тэр доор нь хийж дуусгая. Тэг өргөж одоо хичээж ингэж ажиллая гэдэг. Энэ зарчим нь бас Toyota брендийн өнөөдрийн дэлхийн томоохон брэндүүдийн нэг болоход гол нөлөө үзүүлсэн. Үндсэн философи гэж дотроо бодлоо. Toyota-гийн музей байрладаг Японы Aichi муж Toyota гэж хот. Өнөр нэг юм уншиж ирсэн. Toyota гэж нэртэй байсан байна л да. Хамгийн анх Д үсгээр бичигддэг. Тэгж жагаад сүүлд нь Toyota болгоод өөрчилсөн. Тэгээ миний өөрийн уншсанаар бол Японочууд өөрсдөө аливаа юмд нэр өгөхдөө бас
нөгөө бэлгэшээл гэдэг юм дээр айгүйх анхаарал тавьдаг, ач холбогдол өгдөг хүмүүс юм байлээ. Тэгээд тэр утгаараа анх нөгөө Toyota гэж бичгээр 10 үсэгтэй байгаадсан юм байна. Тэгэхээр Toyota болгоод өнөөдөр бид сайн Toyota болгохгүйд нөгөө бишигж байгаа үсэг нийт 8 үсэг болж ирсэн юм байна л да. 8 гэдэг нь өөрөө Япончуудын хувьд бас нөгөө баяжхын бэлэгдэл үздэг. Тэр утгаараас сүүлд нөгөө хэлхэж бас амар. Тэгээд бишигд бас аягүй 8 юмд үсэг орж байгаа гэдэг утгаар нь Toyota болгож өөрчилсөн гэж уншиж ирсэн байна. За тэгэхээр 1950-ад он бол Toyota-гийн маань хамгийн анхны хоёр машины хийснийх нь нэг нь бол Land Cruiser модель, нөгөөх нь бол Toyota Crown гэж загвар байсан. Toyota Crown өнөөдрийн бидний монголчуудын бас хамгийн дуртай автомашинуудын нэг болчихсон байгаа. Тэгэхээр анхнаасаа хийхдээ Toyota-ийн бол юу вэ гэхээр үндсэн философи нь илүү тийм зөөлөн 5 тухтай энэ хүний яг энгийн хэрэглээг 5 тухтайгаар хангах тийм философитой үйлдвэрлэж ирсэн гэж одоо би өөрийнхөө зүгээс ойлгож байгаа. Тэгээд яг одоо миний урд бол Toyota-гийн Crown-ы 1958-аас эхлээд 2004 он хүртэлх бүх загварууд яг надад. За автартын энэ удаагийн Японы аялалд хамт байсанд нийт дэмжсэн хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Тэгээд манай хамт бол багагүй хугацаанд бас чадан ядан Японы автомашины түүхийн талаар та бүхэнд бас үзүүлж харуулахыг хичээлээ. Тэгээд бас алдаануудаа зүйл байсан бол өршөөгөөрэй. Тэгээд ямар ч автартын энэ удаад 2025 онд Япон улсаар чадан яд явлаа. Тэгээд автарттай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний өөрийн хувийн дүгнэлтээр бол тухайн улс орны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн өөрөө тухайн улс орны иргэдийн философитой шууд холбоотой гэж дотроо боддог. Тэр утгаараа Япон улсын өөрсдөө үндсэн зарчим болох хөдөлмөрч хичээнгөө аливаа нэг зүйлийг хийсэн ч гэсэн одоо хамгийн сайнараа тулталныг хийх хичээдэг. Энэ философи нь өөрөө тухайн улс орны хөгжил болоод автомашины үйлдвэрлэлтэй брэндүүд өнөөдөр дэлхийд гарч ирсэнтэй бас шууд холбоотой гэж дотроо бодож байна. Тэр утгаараа харьцангуй үндсэндээ 50 жилийн дараанаас маш их хийж эхэлсэн артом өнөөдөр дэлхийд ингээд брэндүүдээр тэргүүлээд явж байна гэдэг бол яалчгүй Японы өөрсдийнх нь философитой, өөрсдийнх нь зарчимтай холбоотой гэж бодож байна. Тэгээд автаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд удахгүй Монголдо хийгдэх дугаараараа эргээ уулзцгаая.